Яг нэг олж байна уу? За. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За авилгатай тэмцэх газар сар тутам одоо явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар тодорхой тайлан мэдээг хүргэдэг. За өнгөрөгч 8 дугаар сард хүргэсэн хийсэн ажлын тайлан мэдээг байгууллагын албан ёсны захин хуудас болон Facebook хуудасанд байршуулсан учраас та бүхэнд эндээс бас холбогдох мэдээллийг авна уу гэж хүсье. За тэгээ авилгатай тэмцэх газар бол авилгын эсрэг хууль заасан чиглэлийг хэрэгжүүлдэг. За хараат бус бие даасан төрийн тусгай байгууллага. Тэр энэ удаагийн хэвлэлийн баг хурлыг авилга ашиг сонирхлын зөрчил авилгын гэмтэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа. За эхний дугаарт авилгатай тэмцэх газар нь авилгын эсрэг хуулийн 18 дугаар зүйл заасны дагуу авилгын эсрэг олон нийтийг соён гэрүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаанд авилга төртөх боломжийг багасгах талаар заавар зөвлөгөө өгөх, бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. За авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 6 зааснаар авилгатай тэмцэх газраас хургуулсан шаардлага зөвлөмжийг хүлээн авсан аж ахуйн нэгж байгууллага албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг авч хариуг хугацаанд үүрэг хүлээсэн байдаг. За энэ хүрээнд авилгатай тэмцэх газар өнгөрөгч сард нийслэлийн орон сууцны корпорациас зохион байгуулсан тодорхой арга хэмжээний хүрээнд холбогдох зөвлөмжийг хургуулсан байгаа. За авилгатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчлэгээнүүдэд одоо энэ мэт хяналт шалгалтуудыг хийж зөвлөмжүүдийг одоо авилгаас урьдчилан сэргийлэх за ийм зөвлөмжүүдийг хургуулгээ. Тухайлбал засгийн газрын 2019 оны түрээсийн орон сууцны талаар авах хэрэг хэмжээний тухай 223 дугаар тогтоол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 972 айлын орон сууцнд иргэдийг хамруулах тухай 115 дугаар тогтоолын дагуу засаг дарга нийслэлийн орон сууцны корпорациас зорилт бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцнд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан үйл ажиллагааг хариуцлагатай шударга ил тод нээлттэй зохион байгуулж авилга ашиг сонирхлын зөрчлөөс орьсон сэргийлэх зөвлөмжийг хургуулсан нийслэлийн засаг даргад 2019 оны 8 сарын 9-ний өдөр хургуулсан байна. За гэтэл тус байгууллагын хүрээнд дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа суларсны улмаас зарим этгээдүүд одоо системд халдах, за дээрээс нь албан тушаалын байдлаа ашиглаж заллин мэхлэх гэмтэргүүдийг одоо үйлдсэн ийм нөхцөл байдал тогтоогдож холбогдох шалгалтын үйл ажиллагаа явагдаж байна. За түүнчлэн эрүүл мэндийн яамд үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох зөвлөмжүүдийг хургуулж байсан ч дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй байгаагийн улмаас эрх бүхий албан тушаалтнууд авилгын гэмтэрэгт холбогдсон ийм шалгаж байгаа нөхцөл байдлыг та бүхэн мэдж байгаа. За энэ мэтлээ эрсдлээс урьдчилан сэргийлж гэмтэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгсөөр байтал гэмтэрэг зөрчил гарсаар байгаа нь байгууллага албан тушаалтнуудын нэг нэгэндээ найр тавьсан, буруутай этгээдийг хаацайлсан, дотоод хяналтыг сулруулсан, өөрсдийгөө өмөрсөн, шударга бус байдлаас ихэнхдээ шалтгаалж гарч байгаа ийм нөхцөл байдал тогтоогдож байна. За хоёрдугаар авилгатай тэмцэх газрын зүгээс улсад их хэмжээний хохирол учруулсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон. За нийгэм тодорхой хэмжээний хүлээлт үүсгэж байгаа хэрэгүүдэд мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй явуулсаар байгаа. За зарим тодорхой хэрэгүүдийг мөрдөн шалгах ажиллагаа дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтаагаар шилжүүлсэн. За гэтэл зарим хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гарсан хэрнээ өнөөдрийг хүртэл авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хилцэст ирээгүй 8-9 сар болж байгаа ийм тохиолдлууд байна.
За гэтэл энэ нөхцөл байдлыг авилгатаа тэмцэх газар зориудаар тухайн хэргийг удааж байгаа мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сүлжээнд иймэрхүү зориуд тодол мэдээлэл тараах түгээх ийм нөхцөл байдлыг бий болгож байгаа гэж. За тухайлбал Just Group компани захирал Батхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2019 оны 1-р сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтаагаар нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 1 сарын 14-ний өдөр Хаан улд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хаан улд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасныг нийслэлийн прокурорын газраас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг нийслэлийн эрүүгийн хэргийн дав заалгах шүтний шүүх 2019 оны 5-р сарын 30-ны өдөр хилцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Дав заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны 6 сарын 18-ны өдөр нийслэлийн прокурорт ирүүлсэн байгаа. За Батхүү 2019 оны 7 сарын 10-ны өдөр дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны 8 сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна. За дараагийн дугаарт Батхүүл Чулуудай нарт холбогдох хэрэг байгаа. За энэ хүү хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны 11 сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтаагаар нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэнийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 сарын 11-ний өдөр урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. За нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичсэнийг нийслэлийн эрүүгийн хэргийн дав заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 19 оны 5 сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. За Батүлийн өмгөөлөгч 2019 оны 6 сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 41-р хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. За Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны 8 сарын 8-ны өдөр улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна. За эдгээр хэрэгүүдийн хувьд ялагдагч нарын гин буруугийн асуудлыг шүүхээр хилцээгүй бөгөөд эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 38 40-р зүйлд заасан нөхцөл байдлыг ашиглаж хэрэг шалгах процесстэй холбоотой гомдлуудыг удаадараа үндэслэхүү гаргах замаар хугацаа очсон ийм үйлдэлүүдийг гаргаж байна. За ер нь бол энэ тодорхой хэргийн хөөн хэлцэх хугацааг өнгөрөөх зорилгоор иймэрхүү үндэслэхүү гомдлуудыг энэ эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулийн 38 40-р зүйл заасан энэ процесстэй холбоотой гомдлыг удаадараа гаргах замаар ийм хугацаа хоцсон үйлдэл гаргаж байна гэж авилгатаа тэмцэх газрын зүгээс үзэж байгаа. За гэтэл үүнийг авилгатаа тэмцэх газар прокурор шүүхийн байгууллагууд буруутай мэт ойлголт нийгэмд түгээгээд зориудаар ингээд түгээгээ яваад байгаа ийм тохиолдлууд байна. За энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээд ял завших боломжийг олгож байна. Хамгийн их удаж байгаа хэрэг 2016 оны 12 сарын 21-нд шүүхэд шилжүүлэх саналтаагаар шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 3 жил болж байна. Энэ мэтчлэнгээр ингээ удаа дараа гомдол гаргах замаар байшингаас байшингийн хооронд тодорхой хэрэгүүд шийдвэрлэгдэхгүй тухайн этгээдүүдийн гин буруугийн асуудлыг хилцэхгүйгээр 8-9 сар болж байгаа ийм нөхцөл байдал гараад байна гэсэн. За мөн Гарамгаабаатар Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг 2018 оны 9-р сард шүүхэд шилжүүлэх саналтаагаар шилжүүлсэн. За дээр дурдсан нөхцөл байдлын дагуу удаашрсаар байгаад энэ хэргийн хөөлцөх хугацаа дууссан үндслээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд хэргийг мөрдөн шалгасан мөрдөгч нарын хугацаа зарцж хийсэн ажил ямар ч үр дүнгүй болох юм нөхцөл байдал нэгдүгээр тогтоогдож байна. Хоёрдугаарт энэ хэрэг шалгагдж байгаа холбогдсон шалгагдж байгаа этгээдүүдийн хувьд ч гэсэн шүүхээр эцэслэн гин буруутай хэсэг нь тогтоогдохгүй тийм. Тодорхой хэмжээнд ингээ хөөн хэлцэх хугацаагаар үндэслэхгүй болгочоо нийгэмд ч гэсэн өөрсдийг нь бас нэг тодорхой хэмжээнд ийм хардлага дагуулсан гин буруутай ч юм уу гин буруугүй ч юм уу. Тэгээ эцэслэн ийм байдлаар ингээ шүүхээр орохгүй ийм нөхцөл байдлууд тодорхой хэмжээнд зарим буруутай этгээдүүдийн хувьд бол ял завших ийм боломж болцоог олгож гинэ гэж үзэж байна. За дараагийн дугаарт би та бүхэнд нэг бичлэгийг харуулъя. За энэ нь бол 2015-аас 16 онд үйлдэгдсэн гэмтэргийн нэгжлэгийн явцад баримтжуулсан бичлэг байгаа. За энийг зориуд бид гол нь энэ 2015-аас 15 оны 6-аас 4 сараас 2016 оны 4 сар хүртэлх хугацаанд үйлдэгдсэн замын үүдэх гайлын газрын улсын байцаагч нар давтан үйлдэлээр бүлэглэж болон дангаар ахуул авсан нэр бүхий иргэд компани ажилтнууд ахуул өгсөн. За шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчд нь худал мэдүүлэг өгөх гэмтэрэг гээд нийтдээ 34 хүнд холбогдох хэрэг 2018 оны 1 сард шүүхээр эцэлсэн шийдвэрлэгдэж 2-оос 6 жилийн ял авсан ийм асуудал байгаа. Тэгээ энэ бичлэгийг би та бүхэнд үзүүлээд тэгээ энэтэй холбоотой бас холбогдох тайлбарыг хүргье. За бичлэгийг үзүүлье.
За энэ сая холбогдох одоо хугацаа нартай холбоотой асуудал үндсэн мэдээллийг манай байгууллагын албан ёсны цахим хуудасд байршуулсан байгаа. 2016 оны 4 сард бүгднээ хятад улсаас импортоор оруулж ирж буй олон нийт төрлийн гал хөлтөнд төлсөн хариу хавхул авсан. Хавхул өгсөн үйлдэлтэй замын галын газрын галын улсын байцаагч нарын 34 хүнд холбогдох. Улсын дэвшүүдийн хамтын шатны эрүүл мэндийн шууд 2018 оны 4 сард хянагдсан. Шүүхээс галын улсын байцаагч нарын давтан үйлдэлээр урьдчилан хамлаж ясан богдуулах замаар бусадтай бүлэглэж хавхул авсан гин буруудаар тооцож 2-6 жилийн хялбар болсон байна. За энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад биедээ байсан одоо ахуйд авсан ийм мөнгийг нуунд алдлах зорилгоор тодорхой хэмжээнд одоо энэ агаар жуулагч ор тэр ширээ тавилга гэх мэт зүйлсийн араар ингээд мөнгнүүдийг одоо хайсан ийм нөхцөл байдал тухайн үед яг шалгалтын явцад тогтоогдсон. Нэгжлийн мөрөнд тусдаас хадгалт авсан мөнгийг нуунд алдлах зорилгоор хайсныг хураана. За энэ бичлэг манай албан ёсны цахим хуудсанд Facebook хуудсанд байршин тэндээс та бүхэн авах боломжтой. За тэгээ энэ бичлэгийг гол нь харуулж байгаагийн учир нь юу вэ гэхээр та бүхэн харж байгаа бох тий. Энэ мөнгөний хэмжээ бол одоо маш бага гэж харагдаж байгаа. Гэхдээ энэ багцлалсан одоо нэг ингээ багцлсан тохиолдолд одоо 100 мянган төгрөг 50-аас 100 мянган төгрөг. Энэ бол зөвхөн тухайн агшинд ороход тухайн одоо хүмүүсийн биед байсан мөнгө гэсэн үг тий. Одоо тухайн нэг өдрийн гэдэг юм уу тэр тал өдрийн одоо энэ хүмүүст ингэж бусдаас ахуулт авсан ийм нөхцөл байдал тогтоогдож. За сая шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хүрээнд зөвхөн тогтоогдсон нэг үйлдэлээр жишээ татан ярихад 90 тонн ачааг одоо хилээр хяналт шалгалтгүйгээр гаргасныхаа одоо хариуд галын байцаагч нар бусдаа бүлэглэн 4.5 сая төгрөгийн хахуулыг авсан ийм үйлдэл тогтоогдсон. Энэ бол зөвхөн хэргийн явцад тогтоогдсон нэг үйлдэл тийм. За энэний хариуд 90 тонн ачааг тухайн үед шалгаж үзэхэд улсад орох ёстой байсан нийт 28.2 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй. За хахуулд нь ингээд 4.5 сая төгрөгийн одоо 4.5 сая төгрөгийг авсан ийм нөхцөл байдал тогтоогдсон. За тэгээ сүүлийн 3 жилийн байдлаар авилгатай тэмцэх газарт энэ гайлын байгууллагатай холбоотой, албан тушаалтнуудтай холбоотой нийтдээ 52 өргөдөл гомдол ирүүлж 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлсэн. За энэ бичлэг дээр үзүүлж байгаа нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөв. Энэ бол 2016 оны нөхцөл байдлын бичлэг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэмт хэрэг дахин давтагдан гарсаар байгаа учраас бид нар орчин сэргийлэх зорилгоор энийг олон нийтэд дэлгэж байгаа. Гол нь олон нийт энийг нэг удаагийн, хоёр удаагийн үйлдэл мэтээр илэрж байгаа мөнгөний хэмжээ бага мэтээр ийм байдлаар хүлээн авах шаардлагагүй. Энийг бид нар газар дээр нь тасан зогсоох ёстой. Хэрвээ танаас хууль бус зүйл шаардж байгаа бол авилгатай тэмцэх газарт нэн даруй мэдээлж явах ёстой гэж иргэдээсээ хүссмээр байна. Гол нь энэ яг 28.2 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй 4.5 сая төгрөг хахуулд авсан гэдэг үйлдэл бол яг харахад өнгөц харахад мөнгөн дүнгийн хувьд бол маш бага мэт байна. Гэтэл бүхэл бүтэн 90 тонн ачаа улсын хилээр ямар нэгэн хяналт шалгалтгүй ороод ирж байгаа. Энийний цаана өнөөдөр бидний дундаа яриад идэг элдв янзын халдвар төвчнүүд, хор тавдрын асуудлууд, чанартай чанаргүй бүтээгдэхүүний асуудлууд, хар тамхины асуудлууд гэдэг. Энэ бүх зүйл чинь гарах болж байгаа Монгол улсад орж ирж байгаа шалтгааны нэг нь бол энэ бүхэл бүтэн 90 тонн. Энэ бол зөвхөн илрүүлээ тогтоогдож байгаа нөхцөл байдал. Гэтэл энийг үүнийг зориудаар зарим этгээдийн зүгээс одоо зориудаар яриад байна шүү дээ. АТГ авилгатай тэмцэх газар спорт загасчлал хийлээ, жарахаа барьлаа. Төрийн өндөр албан тушаалтан холбогдсноороо эсвэл илрүүлж байгаа хахуулд авж байгаа мөнгөн дүүн их байснараа энэ том авилга, энэ нь бага авилга гэдэг ойлголт байхгүй. Авилгын гэмт хэрэгт бол ихч бай, багч бай, үүний цаана учруулж байгаа хор уршиг бол маш их байдаг.
Зөвхөн одоо 28.2 сая төгрөг гэдэг бол зөвхөн биднэрт харагдж байгаа бодит тохирол. Үүний цаана хичнээн хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдж байгаа бол бидний ирээдүйн болсон хүүхдүүдийн идэлж хэрэгжилж байгаа, бидний өдөр тутам өмсөж зүүж байгаа, идэлж хэрэгжилж байгаа энэ бүхэн өнөөдөр чанартай чанаргүй гэж яригадаад байдаг, хяналттай хяналтгүй гэж яригадаад байдаг. Энэ бүхний одоо тодорхой нэг шалтгаан бол энэ бүхэн одоо ийм гэмтэргийн шинжтэй одоо гэмтэрг үйлдсэн юм шудраг бос тодорхой хувийн эрх ашгаа одоо дэдэлсэн ийм нөхдүүдийн одоо учруулж байгаа хор уршиг гэж харах ёстой гэж. Тэгэхээр гол нь бид нар энийг тасан зогсоох ёстой. Үүний тулд иргэд олон нийт биднэртэй бас авилгатай тэмцэх газартаа хамтарч ажиллаж тодорхой ийм хууль бус зүйл танаас шаардж байгаа бол үүнийг цаг тухайд нь авилгатай тэмцэх газарт мэдээлж холбогдох хуулийн хариуцлагыг нь газар дээр нь хүлээлгэж явах ийм шаардлагатай гэдгийг хэлхийг хүссэн. За энд үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг бас хэлэхэд зарим нэг юм одоо хууль зөрчсөн шудраг бус энэ хувийн эрх ашгаа нэг тэргүүнд тавьсан ийм этгээдүүдийн одоо буруутай үйл ажиллагааны талаар холбогдох мэдээллийг гаргаж байгаад одоо зарим байгууллага албан тушаалтнууд бас эмзэглээд байх шиг байна. Үүнд эмзэглээд байх шаардлага байхгүй. Энүүгээрээ бид нар тухайн байгууллага тэр чигээрээ муу гэж яриад байгаа юм биш. Энэ дунд бас шудраг зөв ажиллаж байгаа албан хаагчид байгаа бах. Гол нь энэ мэт одоо хувийн эрх ашгаа дээдэлсэн нөхдүүд авилгын гэмтэрэг үйлдэгч замаар улсад тэр тусмаа бидэнд одоо иргэд олон нийтэд асар их юм хор уршиг учруулж байгаа юм шүү гэдгийг бид нар бас энэ тодорхой бичлэгийн юугаар харуулахыг хүссэн. Энэ бол зөвхөн одоо тогтоогдсон нэг үйлдэлийн жишээ. Тэгээ одоо та бүхэн харж байгаа бох тийм. Одоо Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг ингээд элдв одоо тавилганы араар хийцэн нууц одоо тухайн үед манай албан хаагчид нэгжлэгээр одоо мөр тушаалх ажиллагааны явцад орох үед ингээд араар нь хийсэн ийм нөхцөл байдал тогтоогдсон гэсэн ийм одоо юуг олон нийтэд бас харуулахыг хүссэн. Тэгээ олон нийт үүнтэй бас санал нийлэхгүйгээр энэ бүхнийг илрүүлж тасан зогсооход бид нартай одоо хамтарч ажиллаач гэдэг ийм өсөлтийг тавьсан юм аа. За анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд зарим нэг асуултуудад хариулъя. Хайдаа хэлж штэ шүүхээс зарим нэг хэрэгтэй нэг их мөнгөн байцаагтай ажлууд буцаасан гэж хэлж штэ. Тэгэхээр яг энэ хавтас хэрэг эрүүлээгүй танах эрүүлээгүй тухайн одоо төрийн хуулийн байгууллага хүмүүстэй хамж явж байгаа юм. Тэндээс магадгүй танах өөр шаардаж байна. Миний хэлээд байгаа тэр эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 38 40-р зүйлд одоо тухайн хэрэгт шалгаж байгаа хүмүүс гомдол гарах ийм одоо эрхийг нээгээд өгсөн гэсэн. Тэгэхээр ингээ тодорхой хэмжээнд гомдол өмгөөлөгчөөрөө дамжуулаад ч юм уу эсвэл өөрсдөө биечлэн гомдол гаргаад энэ бол гомдол гарах хугацаа 30 хоног байгаа. За тэгээ 30 хоногийн хугацаанд шалгаж шийдвэрлээд тухайн гомдлын хугацаа дуусах явцад дахин гомдол гарах замаар ингээд үнэлэхгүйгээр одоо өөрөөр хэлбэл миний эрх зүйн байдлыг дордууллаа, хуулийг буруу хэрэглэсэн гэх мэтээр ингээд процессын холбоотой гомдлыг шийдвэрлэхийн тулд 8-9 сар болж байгаа гэсэн. Тэгээ энэ бүх хугацаанд тухайн гомдлыг дагаад хэрэг нь тэр байгууллага дээр байж байгаа л гэсэн. За, ер нь бол тодорхой хэрэгүүдийг та бүхэн одоо өмнөх одоо 2 жилийн хугацаанд жишээлбэл ярьж байна. За одоо хамгийн одоо том жишээ бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудал. Тухайн үед энэ зээлтэй холбоотой асуудал чинь ил тод байдлын шаардлагыг хангахгүй байна гэдэг зөвлөмжийг хургуулсаар байтлийн гэмтэр гарах юм одоо нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг ийм асуудлууд. Тэгэхээр би бол одоо бас тийм хэрэгүүд гэж бас хэлэх боломж алга. Ер нь бол бас тодорхой төрлийн хэрэгүүд байгаа гэсэн. За ер нь яг уу тодорхой хүртээмж салбар тухайн салбарт явж байгаа хөрөнгө оруулалт гэх мэт салбараасаа хараад аваад үзэх юм бол энэ тодорхой асуудлууд бол ер нь бол манад ирүүлж байгаа өргөдөл, гомдол шийдвэрлэж байгаа асуудлууд бол боловсрол эрүүл мэндийн асуудал төр их гардаг. Гэхдээ энэ бол нөгөө тухайн хамрах хүрээ их өргөнтэй байгаа гэсэн үг тийм учраас ноцгийн ажилтнуудад 6 сая 7 сая төгрөгийн ахуул өгөөд ирсэн яг бодтой байсан юм уу? Хоёрдугаар 90 тоног оруулж ирсэн нь аж ахуйн нэгжийн бодлогын хийж болох уу гэдэг. Мэдээлэл систем хангасан гэхээр одоо яасан хэрэг зүг болгосон уу тэгэхээр за нийслэлийн орон сууцны корпорацтай холбоотой асуудал дээр бол хэрэг бүртгэлтийн хэрэг нэн шалгаж байгаа. За тухайн байгууллагт ажилддаг албан тушаалтнууд тухайн системд одоо бусдаас мөнгө авсан заллим эхлэх үйлдэл гаргасан ийм нөхцөл байдал тогтоогдоод бид нар энэ хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагт шилжүүлээд шалгуулж байгаа.
За 17 шүүгчтэй холбоотой гэж яригадаад байгаа. За салхитын мөнгөний ордтой холбоотойч гэж бас зарим нь яригадаад байгаа. Ер нь бол шүүгч нартай холбоотой хэргийг шалгах явцад тухайн одоо шүүгчийн алжирхүү бүрийн эрхийг буюу тухайн бүрийн эрхийг нь төдөлзүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах юм нөхцөл байдал тогтоогдсон. За бүрийн эрхийг нь төдөлзүүлэхтэй зэрэгцээд шүүгчээр ажиллаж байсан Төмөр Бат нь Оросын холбооны улсаар дамжаад Америкийн нэгдсэн улс руу явсан гэсэн ийм мэдээлэл авагдсан. Бид одоо холбогдох журмын дагуу эргүүлж авчрахаар ажиллаж байгаа гэсэн. За Говьлтай аймгийн засаг даргатай холбоотой асуудал дээр бол би яг шууд хариулж мэдэхгүй байна. Тэгээд би эндээс тодруулаад хариулж өгч байна. ээлжлээс нэг асуулт байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж гинэ гэж байна шүү дээ. Энэ бол анх 2017 онд батлагдж байгаа хуулиар бол нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахгүй байхаар юм зүйл залт орсон гэгдчихсэн л да. Сүүлд өөрчлөлт оруулахдаа ингээ аваа ичүү аль эсвэл батлахтаа аваа ицсэн үү? Та тэр дээр тодорхойлооч. Хэдэн онд өөрчлөлт? За сүүлд тэгсэн байгаа. Тэгээ урьдсан гол нь эн чинь гимбүрүүгийн асуудлыг ерөөсөө хэлцэхгүй байгаа шүү дээ. Урьдсан хилцүүлгийн явцад мөрдөн байцаалтанд буцаагаад байгаа гэсэн. За ерөнхий сайдаар ажиллаж байсан баяр сайхан бэлэг за мөн сангийн сайдаар ажиллаж байсан баяр цогт нарт холбогдох оюу толгойн гэрээтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. За энэ ер нь бол тав хүн мэдж байгаа. Хэргийн цар хүрээ маш өргөн учраас хэргийн холбогдогч нарт бол хэргийн материалыг танилцуулж байгаа. Тэгээд дуусмагц нь шүүгч хэлжүүлнэ гэсэн. За ажилдаг хүмүүс ер нь бол би хэлээд нэг хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. За тодорхой этгээдийг нэр зааж яллагдагчаар татсан асуудал одоогоор тогтоогдоогүй шалгаж байгаа гэсэн үг тийм хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээ шалгаж байгаа гэсэн үг. За хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын газрын дарга алтан ерөнхий шүүгчдээр гэсэн гэдэг чинь энэ хүнийг одоо яг ямар утгаартай өмнө бас одоо төрийн үндэстээр ажиллаж. За та бүхэн мэдж байгаа бох тийм хэргийн одоо тодорхой үйлдэлийг би бол нэр зааж мэддэх боломж байхгүй. За эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болон удирдах албан тушаалын 3 хүнийг одоо с сэжигтнээр баримжилсан. За өнөөдрөөс ингээд цагдаа цааш үргэлжлүүлэн цагдаа барих асуудлыг прокурор шүүхийн байгууллагаар дамжуулаад тавина гэсэн. Энээс илүү нэмэлт мэдээлэл өгөх боломж. Сайхан бичлэг би сайдад байгаа шүү дээ. Бидний хууль цогцол хүлээж олох олон нийтэд хандлага байгаа. Яг тохиолдлоор үзэх юм бол одоо яг өмнөх хэрэгүүд дээр бас энэ зүйл ажиглагдсан энэ талаар За энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа. Одоогоор бол хууль хугацаа арай дуусах болоогүй байна. Шинээр биш. Өмнөх хэрэг гэж байна. Гурав. За одоо нэмэлт мэдээлэл өгөх боломж авахгүй тийм холбогдуулаад сэжигтнэр баримтлаа шалгаж байгаа л гэсэн. За манай дээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явагдаж байгаа. Нийтдээ одоо 20 орчим үйлдэлийг шалгаж байгаа. Тэгээд эхнээс нь тогтоогдсон үйлдэлүүдээр нь шүүгэж хэлжүүлнэ гэдэг. За жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой асуудал дээр бол сайдаар ажиллаж байсан Батцэрэг нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүгэж хэлжүүлсэн. За бус хэрэгүүд дээр бол нэмэлт мөрдөө ажиллах ажиллагаа явуулж байгаа гэсэн. За одоогор тийм мэдээлэл бол надад байхгүй. За ер нь бол өмнө нь одоо хэл мэдээллийн хэрэгслэрч дээр тодорхой ил болсон хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол үндсэн хэрэг те гол нь Батцэрэг нарт холбогдох жижиг дунд Батцэрэг болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн албан тушаалтнууд холбогдох нийт 13 хүнтэй холбогдох хэргийг шүүгэж шилжүүлсэн байгаа. За энэ хүмүүсийн хэрэг бас тодорхой хэмжээнд тухайн зээл болгосон асуудал нь хууль бус гэдэг нь тогтоогдож бус хүмүүсийн хэрэг шийдвэрлэгдэх ийм нөхцөл байдал байгаа гэсэн үг тийм.
20 хэрэг биш 20 үйлдэлтэй хэрэг байгаа тий. За өөр нэмэлт мэдээлэл болох боломж байхгүй байна. Тэгээ 20 үйлдэлтэй хэрэг дээр бас мод шалгууллага. Сүүлийн дээр одоо үргэлжлээд одоо мэдээллийн өгөөд хөл цаашид үргэлжлэх гэсэн үг эсвэл танах цагдаа байгууллага шийдвэрсэн болохоор зогсно гэсэн үг. Одоо яа гэсэн үг вэ? Ахад байгаа мэдээлгүй мэдээлэл. Тэр бол шууд зогсно гэж бол байхгүй. Энд дээр нэмээд таслах үедээ. Хичнээн уушлах гарсан тэр нэг хуулицаар За ер нь бол тодорхой хэмжээнд гаднаас одоо системд мэдээлэл оруулсан асуудал байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс нь бол тогтоогдсон шүү дээ. Бус нь бол хэвээ явдаг журмаараа явна л гэсэн. Энэ системд мэдээлэл оруулахаасаа гадна бэлэн мөнгө аваад ямар ч тэр нөгөө чагсаалтгүйгээр орсон бас иргэд байгаа шүү дээ. 5-аас 6 сая төгрөг юм уу? Тэрийг шалгаж байгаа юу? За ер нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээ шалгаж байгаа. Би одоо нэмж нарийн мэдээлэл бас өгөх боломж байхгүй нэ. Тэрийг бас та охин зовоорой. За тэдгээр хүмүүс одоо цагдаагийн байгууллага руу шийдвэрлэж шалгаж байгаа. Санаас нэг их улсын хурлын гишүүд зээл авсан тэр мөнгөө банк сангийн байгууллагаар уулан байж болчихгүй хэрэг яг одоо таахтай шалгаж байгаа юм. Энэ асуудал дээр хэлбэл. Тэгээ ер нь тодорхой үйлдэлүүд байгаа, шалгаж байгаа. Тэгээ үндсэн хэрэг бол шүүгэж хэлжсэн шүү дээ. Энэ асуудал шийдэгдсэний дараа тухайн асуудлууд одоо хууль бус болох хэсэг нь цаашаа шийдэгдэнэ гэсэн. Тэ, ер нь бол мөрдөгч биш манай мөрдөг шалгалтын дараа орж ирсэн тийм. Тэгээ ер нь бол цаашдаа хэвлэлийн орлыг бол надаар дамжиж явна л гэсэн. За тэр хэрэг нэмээд бас сая шүүгч хэлсэн баг. Аймс баяр сайхны давцаалдах өнөөдөр бодвол тэр танахаас оролцож байгаа үү? Аймс баяр сайхны хэргийг давцаалдах өнөөдөр бодвол тэр танахаас оролцож байгаа юм уу? Яа сайн аймснаас хэмжээ мэдээлэл бол надад байхгүй. Прокурор орж байгаа. Тэр манайхаас баг. Тэр хэрэгтэй прокурор эсэргүүцэл бичснээр давцаалдах юм уу? Баяр сайхан азтай хоёр эсэргүүцэл бичих юм. Прокуророос давцаалт одоо эсэргүүцэл бичсэн гэсэн. Хурцнаар холбогдох хэрэг сая шүүх буцаачлаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлаар прокуророос ямар нэг мэдээлэл өгснөө цааш нь давцаалсан үгүй. Энэ манад дээр шалгагдав. Танахаас шалгаж тийш нь шийдвэрлээд тэндээс цааш нь үгүй байсан. Цагдаагийн байгууллага дээр шалгаж байгаа. Хамтарсан ажлын хэсэгтэр манайхаас хүмүүс байгаа тийм. Тэгэхээр тэндээс асуусан тэр. За болсон уу? За